За сайн мэцэн хүмүүсээ энэ бичлэгийг үзэх өдрийн миний хүргэе. Энэ бол миний хамгийн анхны бичлэг чинь намайг Анужин гэдэг. Тэг хамгийн анхны бичлэг учраас өөрийгөө товчхон танилцуулаад яагаад энэ сувгааныг хосон талаараа ярилцъя гэж бодож байсан. Гэтэ одоо болохоор миний бодол өөрчлөгдөө тарай өөр зүйлийн талаар ярихаар шийдсэн. Тэгэд энэ болохоор ер нь бол би яг сүүлд миний ингээд амьдралыг харах үнцэг жоохон өөрчлөгдөө. Тэгээ компьютер дээр ингээд Word үүсгэсэн байгаа. Тэгээд энэ нь болохоор ингээд миний хамгийн сүүлд ойлгож авсан зүйл гэх юм уу? Тэгээ тэрийг ингээд өөртөө зориулж бичсэн. Тэгээ өөртөө зориулаад тэгээ өөртөө ингээд санаалаад илүү бодож байгаа зүйлээ ингээд цэцлэхийн тулд энэ Word-ыг ингээд хийсэн баггүй юу. Тэгээд ер нь хүмүүсийн нэг ямар хуваалцах гэж бодоогүй. Зүгээр уус миний харах үнцэг юм чинь ямар хамаатай мэй гэж бодож ирсэн ч гэсэн хуваалцахаар шийдлээ. Би ингээд сүүлийн үед болохоор ингээд илүү шүтлэгтэй те илүү ихтгэл үнэмшилтэй амьдрахаар шийдсэн. Өмнө нь болохоор ерөөсөө өнөх амар ихтгэл үнэмшилтэй байгаагүй. Зүгээр л гандаа ортог зүгээр л ингээд цагаан сар болж байгаа болохоор химрийн сан тавиулдаг ч юм уу те. Тэгээ ингээд бараг арцны үнэрт ч гэсэн их амар дуртай байгаагүй. Угаасаа Монгол амар хоттой хачин гэртээ ингээд арай нэг цэвэр агаар амьсгалыг дагаж очин гэр бахан ингээд артаар утангууд ч ингээд утаа байгаад байгаа. Тэгээ бараг ингээд амар угаартаад байгаа юм шиг санагдаад нэг амар тийм арцсан ч гэсэн амар дуртай байгаагүй байхгүй юу. Гэхдээ ингээд угаасаа интернетээр ингээд те бах юм ингээд үзэж байгаа гот ингээд подкастууд ингээд амар лаглаг хүмүүсийн яриануудыг ингээд сонсонгот ингээд тэр хүмүүс ингээд манифест дэлхийн ертөнц ингээд чамаа сонсож байгаа. Тэгээ чинь бурхан байгаа. Бас хүмүүс ингээд энергитэй ингээд те байгаад нэг бахан тийм ярианууд байгаад эсвэл ингээд те сүнслэг ертөнцөө ингээд тэрийг илүү судал тэгээ ингээд илүү их бясалгал хиймээ гэж хэлдэг штеп. Тэгээд би ингээд ер нь бол нэг амар тэгэж нөгөө сонсоол өнгөрөөл угаасаа ингээд заавалч тэр сүнслэг гэж бодохгүйсэн ч гэсэн угаасаа бясалгал хийж байгаа юм зөвхөн тайвшраад ингээд сайхан болж байгаа манифест нар чинь зөвхөн ингээд зорилгоо ингээд тодорхойлж байгаа л зүйл юм байна гэж боддогс аахгүй юу. Тэгэл ингээд амар олон тийм бичлэг үзсний дараагаар болохоор ер нь бол тийм ярианууд сонссны дараа эсвэл иймэрхүү номнууд уншаад хувийн ном уншсан гэсэн нэг тиймэрхүү нөгөө ярианууд гарч ирдэг учраас тэрийг ингээ харсаар аваад гинт би maybe нэрнгэсээ ингээд итгээд үзэх хэрэгтэй мэн. Нэрнгэсээ итгэл үнэмшилтэй болонгот ингээд илүү дээр үж магадгүй гэж бодсон байхгүй юу. Тэгээд өөртөө ер нь бол энэ Word-ыг зориулж бичсэн. Яг сүүлд ингээд уншаад тэгтээ юу нь энэ хүртэл уншиж исэн ном ч юм уу те ер нь ойлгож авсан зүйлүүдээрээ ингээд ингэ шүү гэж бодоод өөртөө зориулж бичсэн. Тэгээд тэднийг та нартай хаваалцах гэж тийм амар баяртай байна. Тэгээ хин нэг нь тусаад хин нэг миний ботсон юмнаас ч гэсэн юм ойлгох надад амар гоё учраас. За тэгээд шууд ишиг орё доо. За тэгмэт ингээд одоо миний бодож байгаа зүйл болохоор энэ дэлхий чинь амар том штэ тий амар том амар хүн байгаа. Тэгэл би тэр хүмүүсийн зүгээр ганцхан хүн нь доторх ганцхан хүн тэгмэт ямар ч ерөөсөө ч онцгой биш. Тэгээд хинч намайг юу ч бодохгүйгаас тэнгүүт би ч гэсэн хүмүүсийн талаар нэг бодохгүй. Тэнгүүт яаж ч амьдарч болно. Тэгээд тэнгүүт би болохоор одоо нас ингээд тэ хэрвээ тэр олон хүмүүс ингээд тэ ертөнцийн дүрм гэж байдаг мэдэг гэж яриад байгаа юм бол би тэгэл окей. За тэр дүрмээр нь амьдраад үзье. Тэгээд юу болохыг харъя гэж бодож байгаа байхгүй юу. За тэгэж амьдрыг гэхээр би одоо ингээд ойрт манифест хийх шийдсэн. Тэгээд манифест хийхдээ заяа ер нь бол хийн гэдэг нь яг өөрийнхөө зорилго хүсч буй зүйлээ аль хэдийн ингээд бэлдсэн юм шиг бодоод тэгээд ингээд тэргийн амар сайн төсөөлөх хэрэгтэй гэнэ амар дэлгэрэнгүй одоо жишээлбэл ямар нэг материалын зүйл гэж бодоход одоо жишээлбэл машин байлаа. Би ингээд ямар гоё мөрөөдлийнхаа машиныг авах гэжлээ гэж бодгонгод яг тэр машинаа ингээд авцсан. Угаасаа яг авцсан байна. Тэгээд авчихад одоо ингээд надаа ингэж мэдрэгдэж байна. Яг ингээд те би ингээд амар баярлж байна. Одоо ингээд шууд жолоочийнхаа судалтан суугаад өрөөлөнд хүрсэн чинь яг ингэж байна. Тэгэл би ингээд цонхоо нэг ингээд салхитуулаад машинаа унаад явж гин гэх те. Тиймэрхүү ингээд төсөөлөнгөт ер нь л илүү тэгж бодиттой байх тусмаа ингээд толгоонд чинь илүү сууж өгч байгаа гэж аахгүй 70 ухамсарт чинь. Тэгээд эн чинь ингээд те яг ингэж бодгонгот ингээд өөрийгөө ингээд болцсон байна, бүтцсэн байна ингээд төсөөлж байгаа шүү те. Тэр чинь ингээд өөртөө надад ийм байх боломжтой байна. Би ийм юмтэй байж болох юм байна. Тэнгүүтээ бас ирсэн энэ зорилго юм байна. Гэдэг гурван юмыг ингээд толгойд төрчих суулгаж өгч байгаа байхгүй юу? Энэ бол ингээд шинжлэх ухааны талаас шүү те. За тэгсэн чинь болохоор ингээд сүнслэг ертөнцөөр ингээд бодож үзэнгүүт бас ингээд сүнс байгаа шүү дээ. Эсвэл ингээд бурхан байгаа те. Тэг ингэж бодох тусам ингээд бурхан хорвоо ертөнц чиний яриад байгаа юм чинь сонсоод тэг ингээд тэд нарыг чинь ингээд биелүүлэх гэж ингээд за энэ хүн нэрнгэсэн юм хүсэж байгаа юм байна. Энийг болгоод өгчий гэдэгт нь бас ингээд
үзүүлдэг гэж байгаа байхгүй юу. Тэнгүүт одоо ер нь бол тий гой юм хүсэл тэрийг болж ин бүтэж ингээд байх тусам илүү их ингээд сайхан болно гэсэн ингээд ер нь чиний юмж бүтээд эхэлнэ. Тэгээд шилүү ухааны талаасаа ч гэсэн шашны талаасаа ч гэсэн баг. Тэгээд одоо энэ нөгөө манифест хийх хамгийн сайн цаг, хамгийн гоё зөв цаг нь болохоор ямар цагууд байдаг гэхээр яг өглөө босоод шууд эсвэл яг орой унтахынхаа өмнө. Тэгмээд ингээд 70 тухамсар чинь ер нь бол илүү нээлттэй болсон маа шүү дээ. Тэгмээд ингээд юм сонсож хүлээж авах нь ингээд илүү шууд ингээд толгой дотор ч орчих гэсэн. Тэнгүүт шууд ингээд би ийм хүсэж байгаа юм байна. Би ийм зоригтой юм байна. Одоо ийм байж болох юм байна. Би ийм юм хүртэх хэрэгтэй юм байна гэж шууд бодоод эхэлж байгаа байхгүй юу? Би иймтэй ажиллах юм байна. Ч юм уу тийм. За тэгээд дараа нь болохоор яг сүнслэг нэрцийн талаас аваад үзэх юм бол ингээд хүн унтахт чинь ингээд хүний сүнс ингээд биенээс нь ингээд гараад явдаг мөвдөг гэдэг шүү дээ. Тэгмээд яг ингээд сүнс чинь гарах гэж байгаа үед нь яг гарахаас өмнө би ийм хүсэж байгаа шүү гэд хэлчих юм бол эсвэл тэ яг орж ирж хат нь би яг ийм хүсэж байгаа шүү гэд дахиад ячих юм бол илүү ингээд хүчтэй тэр сүнс чинь чиний ингээд юу гэсэж байгааг чи ойлгоод авчих гэсэн. За дараачихан нь болохоор заяа өөрийгөө авах хэрэгтэй, хүртэх хэрэгтэй хүн гэж бодох хэрэгтэй. Тэрэндээ амар итгэх хэрэгтэй. За тэнгуүтэй дэлхийн ертөнц бол маш ингээд боломжоор дүүрэн, мөнгөөр дүүрэн, хайр, тэгэлтэй сайхан эд баялаг бүх юмар ингээд дүүрэн байхгүй боломжоор дүүрэн. Тэнгуут амар хэм байгаа, тэг амар баялаг. Тэгээд тийм болохоор бас дээрс нь дэлхий дээр амар баян, амар сайхан аз жаргалтай, хайр аваад, эрүүл мэндтэй ингээд те гэр бүлээрээ сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тийм болохоор ягаад тийм хүмүүс байж болох чинь би тийм байж болохгүй гэж те. Би ягаад тийм хөдөө юмнуудыг хүртэж болохгүй гэж бодоод тэгээд хүмүүсээр хайрлуулаа те. Би маш мөрөөдлийнхаа байшин нараад мөрөөдлийнхөө машиныг унаад мөрөөдлийнхөө сайхан залуутай гэрлээд мөрөөдлийнхөө ажлыг хийгээд те амар аз жаргалтай эрүүл инх гэснээр манай гэр бүлийнхэн ч гэсэн эрүүл их миний хүүхдүүд ч гэсэн эрүүл инх те бүгдээ аз жаргалтай амьдарч болно шүү дээ те. Болно гэж бодоод итгэх хэрэгтэй. Тэгээд хэн болохгүй гэд хэлсэн мэ те. Тэнгүүт ингээд болохгүй гэд нэрнгээсээ хэлсэн байхгүй. Тэр нь ингээд угаасаа буруу бодол гэх юм уу? Гэт бид нар чинь ингээд бүгдээрээ хүн болгоо ингээд амар адилхан амьдардаг. Яаж хичээсэн бараг адилхан амьдардаг. Гэт тэнгүүт ингээд хичээж байгаа хүн нь бол илүү дээр амьдармаар шүү дээ. Тэнгүүт одоо жишээлбэл те хитрхи ингээд хүн амар мөнгөтэй болол амар баян болчих юм бол ингээд тэр хүнийг хүн хайрладаг юм. Эсвэл тэр хүн эрт өвчдөг юм. Асалт орчдөг юм. Гэт тийм хүмүүс тохиолдол амар цөөхөн баг шүү дээ. Тэгээ ингээд тгийгүй амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгэнгүүт ингээл одоо яа ингээл амар ажил төрөл хийх гээл ирсэн чинь ингээл чи нэг бол карьераа хөөгөөд яв. Тэгэх юм бол чи бараг ингээд сайхан хүн олж суухгүй дээ. Эсвэл хүн чамайг хайрлахгүй дээ. Эсвэл хайраа сонгоод тий гэр бүлтэй цагаа зарцуулаад тэнгүүт чи угаасаа нэг амар мөнгөтэй болохгүй. Ингээд энэ хоёр айлыг сонгох мөнгө гэд. Тэнгүүт угаасаа л сайхан гэр бүлтэй дээрээс нь хичээгээд ингээд сайхан их мөнгөтэй амьдарч болно шүү дээ. Тэгээ болно гэж бодоод тэгэл өөрийгөө ингээл бүтэн гэж бодоод тэгэл өөрт чинь ингээд те гоё юмнууд надаа ингээд те би гоё юм хүртэх хэрэгтэй. Угаасаа би амьд байгаа болохоор хүртэж байгаа. Угаасаа амьд байх чинь амар нөгөө зүгээр гайхамшиг шүү дээ те. Амар баг боломжоор ингээд төрсөн. Тэнгүүд ингээд те лотерейнд хоцсон. Тэгэл одоо угаасаа ингээд гоё амьдарч байгаа юм чинь ер нь зүгээр л амьдрах гэж төрсөн юм чинь тэгээд ингээд амьдралын гой юмнуудыг ингээл хүртэл сайхан юмнуудыг ингээд тулаад амьдрал гоё шүү дээ тий. Угаасаа тэгж хийх хэрэгтэй шүү, тэгж болно, тэгж хэрэгтэй, бүрээ хэрэгтэй. Тэгээд том юм өрөөдөл, том юм бүсэл тэгэл тэрэндээ итгэл тэг чим бол угаасаа хийгээд эхлэхтэй тий тэрийг зорчин боломжтой юм байна гэж бодсон юм чинь тэрийг ингээд хийх гэж ингээд эхэлнэ. Тэгээ ингээд зорж эхэлнэ. Бүгдээрээ залуухан байна. Одоо ингээд юу бодно? Тэр нь ирээдүйд угаасаа өөртөө юу боломжтой гэж төсөөлнө тэргээр л амьдрах шүү дээ тий. Өөрийгөө гоё юм хүртсэн байгаа хараа тэрийг тийм байж болно шүү гэж боддог хүмүүс амар цөөхөн. Тэгээд гэтээ боддог хүмүүс нь бүгдээрээ тийм юмдаа хүрдэг гэж аахгүй. Дараачих нь бурханд итэг гинэ. За шүтлэгтэй бол гэсэн үг ч гэсэн бас цаагаараа итгэл найдлах тээж амьдрах гэсэн үг байхгүй юу? Тэгэл бурханд итгэж байгаа гээл зүгээр амар итгэнгүүтээ тэгэл окей юу ч хийхгүй биш. Зүгээр ингээд бурханд итгээд тэгээ ингээд те чамайг харж байгаа, чамайг хамгаалж байгаа онгот ингээд тийм сахиус ч байгаа хань чаарж байгаа. Тэгээ бурхан ч гэсэн чамайг ингээд зүг зүг хийгээ чамайг ингээд юмдаа хичээгээд ах юм бол ингээд харж байгаа, дэлхийн ертөнд харж байгаа гээл тэгэл ингээд сайхан итгэл хийгээл тэгээд угаасаа намайг харж байгаа юм чинь миний хүссэн юм бүтэндээ гэж бодоод нэг сайхан тайван маглан байхад тусалж байгаа байхгүй юу. Тэгэл ер нь болох ч юм уу, гүч юм уу гэж бодоод бизнесийг болно да бүтэндээ гэж бодоод ирсэн илүү
ажигдсан шүү дээ. Тэгээд дараа нь болохоор өөртөө байгаа юмдаа амар талархах хэрэгтэй. Яг одоогийн байгаа байдал, одоогийн амьдарч байгаа газар ч юм уу те. Тэрэндээ ингээд өөртөө байгаа бүх юмдаа ингээд талархаад яагаад гэвэл тэр чинь чиний өмнө нь очихыг хүсчихсэн газар болж сарж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл одоо ингээл те амар гадаадд сурах гад байсан ч юм уу те, эсвэл ингээл те нэг ажилд орох гол амар хичээжсэн ч юм уу те. Тэнгүүд ингээд тэр юмдаа ч юм уу те одоо баярлах хэрэгтэй, эсвэл нэг юмтэй олондоо гэж бодоод эсвэл энэ гоё шинэ гар утс амдаа гэж бодож байгаа шинэ гар утстай болсон бол тэрэндээ баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл өмнө нь чи тийм юм авахыг хүсээд тэгээд чи тэрийг ингээд манифест хийгээд тэгээд одоо авсан байна. Тэгээ ингээд миний хүсдэг зүйлүүд ингээд юу болдгийм байна. Миний харж байгаа миний ингээд хүсдэг зүйлүүд нэр ингэсэ болд юм шүү. Тийм болохоор ингээд сайхан юм хүсэж амьдрий. Тэгээд одоо байгаа юмд амар талархыг. Хүн талархаалах юм бол ер нь бол бурхан гэж байдаг бол тэр талархаж байгаа хүнд нь илүү их юм өгөхийг хүсэж шүү дээ. За тэгээд дараа нь болохоор чамд зориулагдсан зүйл гэж байгаа. Өөр хүмүүс зориулагдсан зүйл гэж байгаа. Өөр хүмүүс зориулагдсан, чамд зориулагдсан зүйл угаасаа чамд болдгор бол болно, өөр хүмүүс болдгор бол болно. Тэгмэд хин ч чиний юмыг чинь ингээд булааж авч чадахгүй, чи өөр хүмүүсийн эсвэл болох гэж байсан юмыг булааж авч чадахгүй. Тэгээ ингээд угаасаа яаж байгаа болдгор бол болно. Тэнгүүд ингээд амар сайхан тайван амьдарч болно шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл би ингээд нэг амар тушаал дэвших гэжсэн чинь миний хажуудлын хүн тушаал дэвшчихлээ. Оо би миний юмыг булаачлаа гэхгүй угаасаа л тий. Дэлхий чинь амар баялаг юм чинь би дахиад өөр дараа нь ингээд тушаал дэвшүүлэх шүү дээ тий. Зөндөө олон тийм юм байгаа. Гой гой юм болж болно. Тэгээ бас дээрс нь эсэргээрээ өөрийгөө ингээд одоо жишээлбэл 90 тонны ч хүн өвчин зовлон туссан ч юм уу тиймэрхүү юм боллоо гэд чамд тэр нь тохиолдох албагүй. Одоо жишээлбэл удмын өвчин байлаа гэд заавал тэр удмын өвчин чам дээр ирж буун гэсэн юм байхгүй шүү дээ. Угаасаа болох гэжсэн бол болно. Тийм болохоор нэг амар санаа зовоод ингээд амьдраад харахгүй. Тэгээд тийж айгаал яна болондоо яна ингээд болчихоо гэдэг айгаад багтсан. Ер нь л чи тэр айдсан энерги чинь амар их гинэ. Тийм учраас тэр айж байгаагаараа чи ингээд илүү тэрийг юм болохгүй байсан юм чи манифест хийчих жоохгүй юу? Яг ингээд болондоо гэж итгээд тэрийг чинь ингээд сонсоод тэгээд чамаг окей мэ гэж байгаа юм шиг. Тийм болохоор ингээд дандаа гоё юм бодох хэрэгтэй. За тэгээд дараачихан нь болохоор тийм. Тэгээд өөрт чинь зориулагдсан зүйл гэж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг ингээд хэрвээ юу гэдгийг мэдэхгүй одоо жишээлтэй эсвэл юу амьдралдаа юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй ингээд тийм үед ингээд өөрлөгөө ингээд өнгөж хараад одоо жишээлбэл бясалгал хийдэг ч юм уу. Тэгээ ингээд ямар нэгэн байдлаар тэ эсвэл дэлхийн ертөнцид минь надаа дахиад өгөөч тийм. Дахиад өгөөч гингүүт ингээд дэлхийн ертөнцид ингээд дахиад өгдөг байгаа байхгүй юу. Тэгэхдээ бид нар тэрийг анзаардаггүй тийм ишвэтлэгтэй болоод тэгээд итгээд байх юм бол ер нь жоохон анзаарах гэж үзэн шүү дээ. Одоо жишээлбэл тийм ном харангуйтай ном зөвхөнгүүтэй окей гэдэг ч юм уу тийм. Тэгж болно гэсэн үг. Тэгэхээр тийх албагүй л дээ. Итгэхгүй ч гэсэн болон зүгээр. Тэгээд яг тэгээд байж илэрэг дэр юм болол гэж бодсон. За тэгээд дараа нь бас дээрэс нь хүн атаархдаг штеп. Ингээд нэг хүн ингээд амар гоё юмтай хэлчлээ. Тэгээд тэрийг ингээд атаарх чина гэдэг чинь одоо жишээл чи тэр имийг бас хүсээд байсан болохоор атаарч байгаа байхгүй юу? Эсвэл тийм хүн шиг болмоор байгаа учраас чи тэр хүнд атаарч байгаа. Яг чи хүсэж байгаа зүйл байгаа учраас. Тэгвэл бас ингээд өөрийнхөө атаархлыг арай өөр өнцгөөс нараад би ийм хүсэж байгаа юм шүү. Окей. Миний зорилго ийм байж болох юм шүү гэж бодоод тэгээд тэр хүнээсээ ингээ те инспирац авч байгаа юм шиг болоод тэгж юу нь бол атаархлыг харах хэрэгтэй гэсэн. Тэгээд чамайг юу нь бол ингээ чиглүүлэх бас ингээ те мэдрэмж байж болно. За дараачихан заяа. Энерги. Одоо хүн болгон бүх зүйл, бүх үйл явдал, бүх газар ингээд өөр нэгэн энергитэй гэж байгаа байхгүй юу? Тэгээд бас дээрээс нь ингээд сүнс мөс ч гэсэн өөр нэгэн энергитэй. Тэгээд тийм болохоор ингээд ер нь л ингээд хүмүүстэй жирийн үед хэрүүл хийгээ шаардлагагүй. За тэгээд бас дээрээс нь нөгөө нэг одоо жишээлбэл тэр энерги байдаг өөр хүн болгон гэсэн өөр нэгэн энергитэй гэдгийг одоо жишээлбэл яаж харж болох вэ гэхээр одоо би ингээд амар тайван байлаа. Чи ингээд амар тайван байлаа. Тэгсэн чинь хажууд ч хүн амар тийм сандарч байгаа хүн дээр суулаа штэ тий. Тэгмээд ингээд тэр хүн миний хажууд сандараад байгаа учраас би ингээд сандаад эхэлчихсэн. Тэнгүүт би тэр хүний энергийг ингээд мэдэрч байгаа байхгүй юу. Тийм бид нарын энерги ингээд дандаа солилцоонд орж идэг нэ. Бага газартаа. За тэгээд тэгсэн чинь бас тэрсэн би амар аз жаргалтай байлаа. Амар инээж мэрэг гэж байжсэн чинь нэг хүн хажууд амар ууртай ингээд тий хараас ингээд бухимдаад ах чинь тэгэл би тэрийг анзаарчих юм бол яг бас тийм хүний хажууд чинь ингээд тий өөр хор байж чадахгүй шүү дээ тий. Тэг бас ингээд эсвэл баг ингээд бас ингээд
mood нураад нэг vibe битэрчдэг шүү дээ. Тэр шиг юм болж байгаа байхгүй. Тэр нь бас ингээд те энергийн солилцоонд орж ингэж харж болно. За тэгээд шаардлагагүй хүмүүстэй хэрүүл хийхгүй байх бас нэг шалтгаан л хороо ус сэтгэл санаа таагүй болно. Тэгэл ингээд нэг хүмүүс ингээд те өдөөж чатхаад эхэлж явах үед нь ингээд те харсан шараагүй юм шиг те эсвэл ингээд ерөөсөн ямар ч юм тохиор реакшн өгөхгүйгээр өнгөрөөж чадах хэрэгтэй. Тэгэх юм бол ингээд өдрийн төгсөлд нь харж чад тийм басна даа гэж өнгөрчнө. Тэгмээс ингээд тэр хүнтэй ингээд тэр юмд нь ингээд чигээл ингээд реакшн үзүүлээд ингээд эргүүлж үг мөг шидэлцээд ах юм бол тэр чинь одоо дараа нь амар цагаа үржин нэгт ирч хүчээ үржин хамаг юмаа ингээд яаж чинь тэгээ энерги чалтчихин тэгээд өдрийн төгсөлд бодож үзэнгүүт бас би тэгээ хэлчихдэг гэсэн бараг 7 хоногийн дараа гэсэн. Би яг тэгж хийх хэрэгтэйсэн юм уу те. Нэг тийм хөдөө болоо тэгээ тэрийг ингэ боцоор авахгүй юу. Тэгээ тэрэндээ энерги өрөөж юм гэсэн. За тийм бол тэгээд бас дэрсэн нөгөө нэг хүмүүсийг өөрийг ингэ хамгаалж идэх те онгоц тэнгэр ч юм уу те нэг тийм хамгаалагч нар байдаг гэж байгаа шүү те. Юу нь бол хэрвээ ингэ тэр сүнстэй юмд технээс итгэх юм бас тэгээд тэгвэл ингээд одоо чиний хэрүүл хийж байгаа хүн чи ямар хүн гэдэг чи мэдэхгүй байхгүй юу. Тэр хүнийг ингээ хамгаалж байгаа хүнийхэн тэр онгот тэнгэрч гэсэн уурж болно те. Эсвэл нөгөө чамтай хэрүүл хийж байгаа хүн гэсэн жоохон ингээд хүн зандагч хүн байж болно те. Тэнгүүт ингээ жоохон муу юм болох боломжтой. Тийм болохоор хүмүүстэй ингээ те шаардлагагүй ингээ тийм сайн хүмүүсээс зүгээр ингээ холбоогоо тасаал ингээ холдоод яваад өгөх хэрэгтэй. Тэр дайлах хүмүүстэй ингээ те сайхан тайвнаар ингээ тааламжтай харилцаа үүсгэл явж байгаа хэрэгтэй. За тэгээд хүмүүстэй юу энергийн ингээ солилцоонд байнга орж идэг учраас энерги хамгаалах хэрэгтэй болдог гэж байгаа юм. Тэг энерги яаж хамгаалах вэ гэхээр одоо хит арга байгаа. Одоо бид нар ч бүгд ингээд арц марц гэртээ ингээд угуулад тэртээ тэр чинь бас ингээд өөрийнхөө эргэн тойрныхоо энергийг цэвэрлэж байгаа гэж байгаа үг болж байгаа болохгүй юу. Тэгээ бас дээрс нь усанд орж явахдаа зүгээр шүршүрт орж явахдаа ингээд ганцхан минут ч юм уу те дотроо ингээд төсөөлөд өнөөдөр миний ингээд муу мухай энерги ч юм уу те эсвэл өнөөдрийн хүмүүсээс ингээд авсан ч юм мэдэрсэн мэдрэмж ч юм уу те тэр муухай ингээд бодлоод муухай энерги ч юм уу те байгаа надад наалтсан юмнууд надад шингэсэн юмнууд ингээд энэ устай цуг урсаад алга болж байна. Карант руу ингээд алга болчихлоо. Ингээд надаас нэм хар юм ингээд урсаад одоо ингээд надаа би ингээд илүү арайхан боллоо. Ингээд нэм цэвэрхэн боллоо ч юм уу те гэж бодоод ингээд төсөөлчих юм бол толгойн дотор ингээд төсөөлчих юм бол тэр чинь ингээд өөрийнхөө энерги хамгаалцдаг гэсэн үг байхгүй юу. Тэгээ бас ингээд гадуур явахдаа өөрийн чинь ингээд тайроод им гэрлэн бүрхүүл шиг юм байна гэж бодох хэрэгтэй. Ингээд тэрийг ингээд яг гарахтаа ингээд яаж байгаа гинэ амар төсөөлөд тэгээд их юм бол ингээд тэгээд миний гэрлэн бүрхүүлтэй учраас хүмүүстэй энерги ингээд солилцохгүй хүмүүсийн муухай юм надад ирэхгүй гэт дотроо итгэчих юм бол ингээд нэрнгэсээ хийгээгүй юм шиг санагдаад чамд ингээд итгэл үнэмшлэхгүй тэр чинь. За тэгээд дараачихын л хороо мод ингээд угаасаа цэвэр агаар ингээд хүмүүст өгч мөдөг шиг тий. Тэгээд тэнгууд ингээд мод нь хөрөнгөтэй модтойгоо ярилцаад мод минь ингээд намайг ариусгаад өгөөч ингээд миний муухай юмыг аваад өгөөч гэд тэнгүүтээ толгой дотроо ингээд мод ингээд чиний хэцүү байгаа муухай юмнууд чи аваад ингээд чамайг ингээд гоё ариусгаад ингээд аваад тэр чи хар юм чи аваад ингээд модны үндэс рүүгээ оруулчлаа гэж бодох юм бол чи бас ингээд сэтгэл санаагаараа гоё болчих واخгүй юу. За тэгээд бас шүн унтахтаа яг шүн унтахынхаа өмнө заяа. Одоо би өөрийн мэдлгүүгээр ингээд эсвэл миний мэдлгүүгээр ингээд миний энергийг одоо авцсан байгаа хүн үйл явдал ингээд юмс байх юм бол би тэднээс ингээд энергийг буцааж татчихээн. Тэгээд надад ингээд шингэсэн байгаа миний биш энергиудыг би эзэнд буцаад өгч гинөө гэд ингээд бодох юм бол бас ингээд тэгээ ингээд амьсгаагаад гэмээр гаргалаа ярьж штэ тий. Тэгэх юм бол ингээд юу нь бол энерги чинь сайхан болж байгаа юм шиг өөрт чинь санагдаад тэгээд ер нь бол гоё ресет болж байгаа байхгүй юу. За дараагийн л хороо бас ингээ те дандаа ер нь бол гоё сайхан юм төсөөлөх хэрэгтэй, гоё сайхан юм ярих хэрэгтэй, гоё сайхан юм үзэх хэрэгтэй, гоё сайхан юм ярьж байгаа хэрэгтэй. Муухай юм бодоод чирэггүй, хүнийг муулах гэж бодоод чирэггүй дотороо ингээд ямар сони юм бэ гэж чирэггүй заяа. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл хүн ингээд гоё юм бодчихсмаа гоё нэрхтэй гоё юм бодчихсмаа ингээ гоё юмыг хардаг байцсмаа ингээл юмыг харангуйтай ингээл те гоё яа шүү сайхан байх шүү гэж бодоод ингээд талархаад ч юм уу те ингээд сайхан бүхнийг хардаг байцсмаа илүү гоё нэрхтэй тэг гоё нэрхтэй байцсмаа илүү чиний хүсэж байгаа юм чинь биелнэ илүү ингээд чи сайхан аз жаргалтай амьдрна. Тэгээд бас тэрс
интернет дээр амар их юм байгаа. Тэгээ амар их мэдээлэл байгаа. Тэгээ тэдний хаана ингээд те дандаа гоёг нь ингээд олж сонсох хэрэгтэй. Тэгээ гоёын түгээ гоён одоо ингээд өөрийнхөө хүссэн юмыг сонсч болох гэж хамгийн муухай тэг ингээд дандаа хэрүүл уруул ингээд нэг тийм хэцүү ингээд токсик юм сатах юм бол угаас тийм тэрвэр чин толгой чин дүүрээ тэрийг л бодно дараа нь тэрийг ярина дараа нь тэрийг тэрэн шиг л сэтгэн тэнгуут ингээд өөрийнхөө үзэж өөрийнхөө консюм хийх юмыг сонгож болох байхад тийм муухай юмыг сонгож байна гэдэг чинь өөртөө хайргүй ингээд өөрийгөө үзий авдаг юм шиг нэг тийм хөдөө хүн болж хуурж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд бас ам хэлээ бодох хэрэгтэй. Яг хараал хэлж гинөө тийм хүн муулах гад нөө эсвэл муухай бодож гинөө эсвэл ёо энэ нэр хичүүдээ гэдэг ингээд нэг жоохон мууг зөвгөнсөн юм байх юм бол угаасаа дэлгэрсэн сонсож байгаа. Тэгээд ингээд Монгол ч гэсэн амны билээс аштай билэг гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэр чинь ч гэсэн юу нь бол цаагаараа ингээд учиртай байж магадгүй. Тийм болохоор ингээд дандаа гоё сайхан юмыг олж ингээд хэлэх хэрэгтэй. Тэгээд бас ирсэн хажууд чинь ингээд байдаг сонь хүмүүсийг сонь найз нараа ч юм уу те аль болох ингээд холдуулах хэрэгтэй. Эсвэл ямар ч найзгүй байсан ч гэсэн ганцаараа байжсэн хамаагүй дээр. Ингээд хэрвээ тэр хүмүүс чинь чамайг ингээд доош нь татаа чам дандаа муухай юм нөгөө мэдрэмж төрүүлээд тэгээ амар хэцүү ингээд тэгээ өсөж дэвчих гэдэг байхад нь доорс чинь татаад байдаг бол тэгээ тийм хүмүүсийг ингээд хажуудаа байлгаад ирэхгүй. Тэгээд ер нь бол тэгтээ хажууд нь байхаас өөр аргагүй л баг цагийг өнгөрөх гэж чээ. Гэр зөвлөд юм байлаа. За дараачих нь болохоор муу юм битгий яриараа гэсэн шүү дээ. Тэгээд айжна гэдэг чинь бас хэлээд байгаа шүү дээ. Манифест хийж байгаа шүү. Амар хүчтэй манифест хийж байгаа. Тэгээд сайн сайхан инэрхтэй үедээ тэгэл бурхантай харилцаал тэгэл бурхнаас юм гуугаал ингээл ийм хүсэж шүү ингээл тэгээд заримдаа зүгээр инглиш хэлээ гэл ярьж явах юм бол хамаагүй дээ. Одоо нэг аимшигын жоохон юм байна заяа. Тэгээ энэ инэрхтэй холбоотой. Тэгээ инэрхтэй байгаа биш энерги гэдэгт итгээд тэгээ бурхан бичлээ гэж бодсон шүү дээ. Тэгвэл хүнс нь ч гэсэн итгэх хэрэгтэй болчих жоохгүй ингээд сүнстэй ингээд одоо нас орчаад тэгээ ингээд те тэнгэрлүүгээ яваагүй тийм ингээд үлдсэн сүнснүүд байгаа. Тэгээ тэр үлдсэн сүнснүүд ингээд зарим нь зүгээр сүнснүүд тэгээ зарим нь болохоор ингээд жоохон хар муухай сүнснүүд байгаа. Тэгээ тэр сүнснүүд нь яадаг вэ гэхээр ингээд хүний энергийг ингээд сорох гэдэг хүнд ингээд амар сонирн болох гэдэг. Тэгээд ялангуяа тэр нөгөө хүн өөртөө ингээд жоохон сэтгэлээр унтсан ч юм уу сэтгэл гутарсан ингээд жоохон онцгүй ингээд энергийн төвш ингээд багтай үед ингээд тэр нөгөө сүнснүүд нь ер нь бол илүү ирэх гээд байдаг. Ингээд тэр тэдний хувьд ингээд илүү сул дорой болчихж байгаа учраас тэгээ ингээд одоо тэр сүнснүүд нь болохоор ингээд хүний толгоор ингээд бодол модлыг оруулаад гинэ. Яг өөрөө тэгж бодоогүй хад ч гэсэн одоо гинт ингээд зүг зүгрээжсэн чинь гэл ингээд толгойн дотор чинь ингээд амар сонь бодолд орж ирэл ярьж байгаа хгүй юу? Би ч гэсэн итгэдэг байсан. Яг тэрэнд нь. Гэхдээ ингээд нэг жилийн өмнө манай нөгөө биш 2 жилийн өмнө манай хэлний бэлтгэлийн охин ингээд шүн жоохон ингээд сэтгэлээр унаал үйлээ суужсан байхгүй юу? Тэгжсэн чинь ингээд толгойн дотор ингээд гинт чи хинт чирэггүй хин ч маар хайрладаггүй ч лөө эсвэл чи бараг өхүүл таана марна гэдэг тийм толгойд нь бодол орж ирээд тэгээд ярьжсэн гэдгсэн баггүй. Гэхдээ тэр нь бас бараг өөр хүний хоолоогоор ярьсан мэрсэн гэдэг. Тэгээд бид нар ингээд хэлний бэлтгэл байхад ингээд амар айжсан баггүй. Яна энэ сүстийн багтаа энэ байшин ч машин гэдэг. Гэхдээ тэрний тэгээд би тэгж бодцоо тэгээд тэрнээс хойш ингээд нэг амар тэр талаар хийж бодоогүй. Тэгээд ингээд үлдээсэн мэс баггүй. Тэгсэн чинь саяхан бараг хэд тооны өмнө 10 оны өмнө би ингээд нөгөө подкаст сонсож байсан чинь яг нэг хүн дээр ч гэсэн одоо нөгөө амар сэтгэлээр унтсан байх үед нь гинт ингээд чи цанхоор үсрээч ч юм уу. Нэг тиймэрхүү бодол толгойд нь орж ирээд баг тийм хоолой сонсогдоо. Тэгээд юу вэ гэдэг ингээд бодоод байсан чинь би өөрөө болохоос амьдрмаар байгаа штэ ингээд зүг зүгээр ингээд сайхан мэдсэн чинь сайхан жоохон сэтгэлээр онцсон байгаа. Гэтэ ингээд үхий мөхий гэж бодоогүй хах чинь ингээд гинт тиймэрхүү бодол ороод ирдэг. Тэгээ ингээд тэр нь болохоор өөрийнх чинь биш байж болдог шүү. Тэгээ ингээд тиймэрхүү үед болохоор ингээд ус мусанд орсон чинь арай зүгээр болсон гэсэн. Тэгээд өөр эмгтэй гэсэн нэг тийм болж исэн гэсэн. Гэтэ бас нөгөө энийг ингээд тийм заавалч сүнс мүс гэж бодоод байхгүй шүү дээ. Зүгээр л за ер нь сэтгэлээр унтсан байх үедээ амар хэцүү байх үедээ бүх бодолтой итгээд хэрэггүй байна. Тэгээд арай сэтгэл санаагаа сайхан болгочоод бодож байгаа бодолтой итгэе гэж бодсон нараа дээр гэж бодож байна. За тэгээд дараа нь болохоор өөрийнхөө хүндлэл заяа. Энэ болохоор ямар ч юм шашин машин талбайг зүгээр л миний бодсон бодлоо байхгүй юу? Юу нь л нийлүүлээд бадцсан энэ word-н дээр. За тэгээд өөрийгөө хүндлэн гэдэг чинь заяа. Дандаа ингээд ус мусанд ороод чадхаараа хэлээд цэвэрхэн хувц өмсөөд цэвэрхэн байгаад гоё үнэртэй байгаад
ингээд гоё өөрийгөө цэвэрхэн байлгах гэдэг чинь өөрийгөө хөндлөж байгаа. Гадуур хахтаа өөрийгөө хөндлөн гэхээр ингээд үсцэн янзлаад гоё нүрээ будаад ч юм уу те эсвэл хувцас ингээд харахтаа би нэрээ өчтөрхийн хувцас хүмүүс чинь үрийг хараад готл зүнхээ ингээд янзлаад гоё байлгах чинь бас өөрийгөө хөндлөж байгаа. Тэгээ бас дээрс нь олон нийтийн газар мазар байсан ч хамаагүй. Одоо нийтийн найл мальтай ингээд орд морчоод тэгээ өөрийнхөө ингээд хойноос ингээд цэвэрлээд эсвэл гэртээ ингээд гэрийнхаа орчин тойрныг ингээд цэвэрхэн байлгах чинь ер нь бол өөрийгөө хөндлөж байгаа нэг юу байхгүй байдал. Тэнгүүтээ ингээд хүн өөрийгөө хөндлээд тэрийг ингээд харагдуулснаар хүмүүс бас ингээд чамтай хөндлөж харилцсан гэсэн. Тэнгүүд ингээд нэг сумаар хоёр тул. Арьсаа гоё байлгаад, үсээ гоё байлгаад тэгээд биеэ ингээд гоё авч явчихна гэдэг чинь бас дээрс нь тий тасал масал хийгээ те өөрийгөө сайхан ингээд зэхмэх авч явчихна гэдэг чинь бас өөрийгөө хөндлөж байгаа. Тэгээ би ягаад олон нийтийн газрыг амар ярьсан бэ гэхээр одоо олон нийтийн найл байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд муухай ашиглацлаа гэж бодъё зөө. Тэгэнгүүт ингээд чи ингээд яг өөрийгөө хөндлөхгүй байгаа гэсэн үг байхгүй. Бас дээрс нь бас нэг юм болохоор ингээд те чамаа ингээд хөндлээд энэ хүн өстой гоё юм даа гэж бодож исэн чинь одоо дараагийн хүн орж ирээ те чиний ингээд заан болгосон нээлийг харах юм бол тэр хүний ингээд чамаа харах бодол ингээд шал өөр болно шүү дээ. Яг тэр нь болохоор ингээд нэг над дээр амар тоглож исэн. Миний мэдхээ ингээд амар гоё залуу байсан байхгүй юу? Тэгээд тэр ингээд хараас ингээд те амар гоё зэвэрхэн өөрийгөө дандаа гоё авчдаг хүмүүстэй амар гоё харьцдаг те тэг ингээд амар тэггүй хүн байна да гэж бодож исэн чинь ингээд нөгөө нэг эрэгтэй эмэгтэй 0 нийлсэн газар байсан. Тэгээ тэр хүн ингээд 0 орсныхан дараа нь би ингээд 0 орсон чинь ингээд суул дурн чирчгтэй ингээд найтан болцсон. Тэгээд би тэрийг харцал за энэ хүн гэртээ ямар гэдэг юм бол гэж шууд бодож ирсэн байхгүй юу. Тэгээ шууд баг миний ингээд тэр хүний ингээд үнэлгүүн чинь амар буурчсан. Тэгээд тэнгүүтээ бас дээрс нь заяа өөрийгөө хөндлөн гэдэг чинь альва ингээ хичээл эсвэл хийхгүй бол болохгүй дээ гэж бодож байгаа зүйлийг эртхэн цагаас нь өмнө хийгээд тэгээд ингээ те яг дараа нь ингээ юм болоход ингээ те чи ингээ амар стресстгүй ингээ тайван амгалан байх боломжийг өөртөө олгож гинэ гэдэг чинь бас өөрийгөө хөндлөж байгаа зүйл гэсэн үг байхгүй юу? Эсвэл ядаж те өөрийнхөө хийх ёстой юмыг хийхгүй бол болохгүй ингээ баларх зүйлээ хийх хэрэгтэй. Заавал ч хийх хэрэгтэй. Энэ чинь бас өөрийгөө хөндлөж байгаа гэсэн үг. За тэгээд бас бусад хүмүүсийн юу гэж бодох талаар ер нь гэхээс айхгүй. Тэг ингээд бусад хүмүүсийн ингээд бодлыг нэг ямар сонсохгүй. Зүгээр өөрийнхөө бодол, өөрийнхөө үзэл бодолд ингээд амар үнэж байгаад тэрэндээ итгээд тэрийг өөрийнхөө үзэл бодлыг хүндэтгээд тэгээд байж ах юм бол нөгөө өөрийгөө хөндлөж байгаа хэрэг бас дээрс нь өөрийгөө тийм өмөөрөх хэрэгтэй үедээ өмөөрч чадаад өөрийнхөө төлөө ингээд зогсож чадчихвал бас тэр өөрийгөө хөндлөж байгаа хэрэг байхгүй юу? За дараачихын болохоор өөрийгөө хайрлах. За өөрийгөө хайрлана гэдэг нь болохоор өөртөө сайн сайхныг хүсээ тий өөрийгөө хөндлөөд өөрийгөө хайрлаад өөрийгөө арчилж тортоод өөртөө сайхан үгсийг хэлээд тэгээд өөрийнхөө доторх ингээд жижиг охин маш тий миний хувьд болохоор жижиг охин байгаа. Таны хувьд болохоор жижиг охин эсвэл жижигхэн хүү гэж болно тий тэрийг ингээд хамгаалаад тэр чинь ингээд тань итгэж болох ингээд тийм том хүн болох хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээд тий тэрийг ингээд сайхан авч явах ингээд тий хэцүү байх үед ингээд аргадаж тайтгаруулж чаддаг тийм хүн болох хэрэгтэй. Тэгээд хүмүүс юу гэж хэлсэн цаахгүй байж чаддаг. Тэгээд гэтээ ингээд тий хүмүүс ингээд заавчгүй чам дургу байх албагүй шүү дээ. Дотроо ингээд бас нэг тэгж бодоод хэрэггүй. Уусаа надад дургу хүмүүс нь болохоор надад хамаагүй хүмүүс. Тэгээд миний эргэн тойрны ингээд дотн ингээд байлгадаг хүмүүс чинь ингээд хийх нь надад дуртай. Биш ер нь бүгдээрээ надад дуртай. Тэгээ ингээд тий ер нь хүмүүс ингээд муу хэлнэ гэдэгт ингээд амар санаа зовоо тий ер нь л тийм нэг итгэл үнэмшилтэй биш зүгээр л за хийх нь надад сайн юм хүсдэг. Тэгэл муу хэлэх хүн байлаа гэж бодоод ганц хоёр хүн л муу хэлэх бах та гэж бодоод тэгтээ ер нь л тэгж боддог бай. Тэгээд бас дээрс нь гэтээ бас өөр хүмүүсийн юу гэж бодохоос айхгүй. Тэгэл тийм байх хэрэгтэй. Тэгээд бас сонсохыг хүсдэг хиний надад хэлээсэй гэж сонсохыг хүсдэг өгнүүдээ өөртөө хэлж чаддаг тий. Толинд харж агаад чи үзэсгэлэнтэй шүү. Чи ингээд гоё шүү, чи мундаг шүү, чи хичээж байгаа шүү, би чамаар бахархаж байгаа шүү. Чи сайхан амьдрах хэрэгтэй ч юм уу те. Тийм бол бас ингээд сайхан амьдрна. Биш ингээд ер нь л яг өөрийгөө хайрлаж чинь гэсэн үг байхгүй. Тэгээ өөрийнхөө төлөө ингээд гоё болно гэдэг. Тэгээ өөрийгөө өөртөө итгэдэг заяа. Өөрийгөө хүндэлж өөртөө үнэнч байх хэрэгтэй. Ингээд те заримдаа ингээд хэцүү биш ингээд өөрөө жихнээсээ сонин юм хийгээ те байгаад ах юм бол энэ болохгүй шүү гэд хэлээд
За тэгээд өөрийнхөө төлөө ингэж яг надад юу хийх юм бол би баярлах вэ? Тэд нарын хийж өгдөг надад юу хийх юм бол би хамгийн хэрэгтэй байх вэ? Миний ирээдүйд хамгийн хэрэгтэй байх вэ? Эсвэл надад яг одоо хэрэгтэй байх вэ гэдэг юмудаа өөртөө хийж өгдөг юм байх хэрэгтэй. Тэгээд чиний ингээд те хязгаарыг давсан гэж чамд сайн санагдуулдаг хүмүүсийг эсвэл үйл хөдлөлийг төвчгүй. Тэгээд тэр хүмүүсийн ингээд амьдралаас ахсдаг байх хэрэгтэй. Тэгэх юм бол чи хамаагүй аз жаргалтай өөртөө ихтэй. Тэгээ өөрийгөө өмөрөөд өөрийгөө тайлбарлаж чадж байгаа болохоор илүү ихтэй. Тэгээд өөрийгөө хайрлаад амьдрна. Тэгээ бас ерсэн илүү бас хайрладаг болоод явах болно. За дараачих нь бол мөнгө заяа. Мөнгө. За мөнгөний талаар ингээ хүмүүс амар сайн ойлголтуудтэй тийм шүү дээ. Одоо жоохон бахад ч гэсэн Google-ийн кинон дээр гарч байгаа ч гэсэн ингээ мөнгөтэй хүмүүс нь амар хор санаатай хүмүүс. Тэнгүүтээ ингээд мөнгөгүй хүн ингээд биш ингээ жоохон хэцүү амьдарч байгаа хүмүүсийн үндэ амар сайхан сэтгэлтэй. Мөнгөтэй хүмүүс нь амар муухай санаатай. Тэгвэл ингээд хүмүүс ингээд мөнгө хүнийг иддэг, мөнгө бол аимшигтай зүйл, мөнгө бол араатан өстой нэрээ мөнгөтэй болохоор хүн хорон санаатай байдаг мэдэг гээл. Тэгээд тэгж амар яриад байдаг. Тэгвэл тэгж яриад ах юм бол угаасаа мөнгө ирэхгүй штэ өөрт чинь. Тэр мөнгөтэй болмоор байл тэгж бодохоо байх хэрэгтэй. Угаасаа чи хэрвээ сайн хүн бол тэг ингээд угаасаа өглөгч хүн бол тэгээд мөнгөтэй болчих юм бол илүү өгч чаддаг болно гэсэн. Тэгээд мөнгө чинь ингээд тий угаасаа амьдрахад амар зайшгүй хэрэгтэй зүйл. Тэгээд ингээд муу биш сайн ч биш. Тэгээд ингээд яг тэр хүн өөрөө анханасаа сайн хүн байх юм бол тэр хүн улам сайхан хүн болгох нь тэгээд илүү гоё байлгана. Тэгээд тий өөртөө ингээд би мөнгийг авах хэрэгтэй хүн. Тэгээд ингээд мөнгө бол ингээд дэлхийн ингээд хамгийн сайхан юм ингээд авч чаддаг амар үнцэнтэй зүйл. Тэгээд би ингээд тий үнцэнтэй зүйлүүдийг хүртэх хэрэгтэй хүн. Эрэгтэй хүн. Тэгээд би ингээд мөнгөтэй амьдрах хэрэгтэй хүн гэж итгээд тэгээд би мөнгөнд дуртай гэд мөнгөнд дуртай гэж бодох хэрэгтэй. Угаасаа мөнгө гоё зүйл. Тэгээд мөнгө гоё юм чинь би мөнгө дуртай юм чинь би мөнгөнд ингээд дуртай юм чинь мөнгө ч надад эргүүлээ дуртай. Тэгээд би мөнгийг амар гоё зарцуулж чадна. Би мөнгийг амар гоё ашиглаж чадна. Би ингээд мөнгөтэй болох юм бол хүмүүс ингээд түгэж чадна. Эсвэл ингээд те өөртөө гоё ашиглаж чадна. Тийм болохоор ингээд мөнгө надад миний амьдралд ирнэ гэдэгт итгээд эн чинь бас манифест тахгүй. Тэгээд ингэж бодоод ах юм бол юу нь л мөнгөтэй болно. Тэгээд мөнгийг ингээд дуудаж байгаа гэсэн. За тэгээд бас ирсэн дэлхий дээр амар их мөнгө байгаа. Бүр амар их мөнгө байгаа. Одоо ингээд $1 сая болъё, $2 сая болъё. Энтэй хүн хичих юм бол тэр хэмжээний их мөнгөийг авч чадна. Би тэгээ те амьдралд ингээд угаасаа хүчин бичэндээ бодоод байж хаад одоо тиймэрхүү мөнгөтэй болж болно штэ. Боломжтой. Яа тэгэл мөнгөтэй хүмүүс амар их байгаа. Тийм их мөнгө угаасаа дэлхий дээр байгаа. Тэгээд бараг би $1 сая болъё гэж бодсон ч гэсэн бараг тэрнээс нь хэдэн 10 сая дахин их мөнгө цаанаа байгаа л хгүй дэлхий дээр. Тэгээд тэнгуут ингээ хүн хичээх юм бол тэр хэмжээний мөнгийг авч болно. Тэгээд ингээд бодож хэлснээр юу нь бол мөнгөтэй болын мөнгө муухай биш мэн гэж бодоод тэгээд мөнгөтэй болъё гэж бодоод тэгээд хүсчихлээ. Тэгээд тэрнийхээ төлөө ингээд зорилго хийгээд явна гэсэн үг. За нэлийн юу нь бол өсвөл рүү төгсөн байна. Тэгээд том өрөөдөх гэж аахгүй тэр том өрөөдөх заяа. Одоо жишээл зүгээр л ингээд бичиг цаас аваад тэгээд өөрийнхөө мөрөөдлийг бичдэг. Тэгээд амар томоор мөрөөд. Тэгэл тэрнээр одоо ингээд нэг юм хүсч байл би ингээд бараг Монголын хамгийн сайнуд нь болно ч юм уу те. Тиймэрхүү юмудаа бичээл те. Хэдэн төгрөг болдог болно гээл те. Тэг амар тэг том мөрөөдөл те тэгж амьддаг болно гээл. Тэгэл одоо уусаа хүн чинь тэгээд хичээх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ амьдрал дээр ингээд сайхан амьдрахад л хичээх хэрэгтэй. Тэгээ хичээх боломжийг олгож байгаа зүйл болохоор ингээд тэр зүйлийг ингээд боломжтой мэтэр төсөл хэрэгтэй. Тэнгүүт одоо ирээдүйд хүүхдтэй боллоо гэж бодоход тэр хүүхдтэй өөрийнхөө ингээд авч чадахгүй байгаа зүйлсүүдийг ч юм уу те. Тэгээд авч өгөөд тэнгүүт тэр хүний ингээд те өөрийгөө голд хүүхдээ охиноо өөрийгөө голдоггүй те хинч гологдохгүй тийм хүмүүс мэдрэмж төрүүлээд өсгмөр нь штэ. Хинээс ч яахгүй ч юм уу те ямар ч дутуу юм мэдрэмжгүй тэгж өсгмөр нь. Тэгээд тэгж яхад бас өөрийгөө бас те хайрлаад би ч гэсэн өөрийгөө би нэрээ өөрийнхөө жоох охин шүү гэж бодож юм те. Тэр охиндоо хийж өгмөр байгаа зүйл ирээдүйн хүүхдтэй хийж өгмөр байгаа зүйлээ өөртөө хийж өгч болно шүү дээ. Тхийн тулд ч гэсэн өөртөө хичээ те. Тхийн тулд ч гэсэн ингээ те том мөрөөдөө тэрэндээ хүрээд явах хэрэгтэй гэсэн үг. Тэнгүүтээ өөрийгөө ингээл те би бол эрэгтэй хүртэх хэрэгтэй хүн. Тэгээ одоо те би дэлхийн хамгийн гой зүйлсүүдийг те харуугийн гой зүйлсүүдийг би ингээд хүртэх мэдэрч үзэх хэрэгтэй. Тэгээд би юунд ч ингээ гологдохгүй. Би ингээ те хөөрхөн гэж бодож байвал би угаасаа хөөрхөн би үзэсгэлэнтэй гэж итгээд тэгээ одоо хэрвээ ингээ те хүн хөөрхөн болмоор байл угаасаа яаж чивэл ингээд хөөрхөн болвол шүү дээ те. Тэнгүүтээ тэрийг ингээ те боломжтой би хөөрхөн шүү гэж итгээд тэрэндээ ингээд
итгэж юм бол одоо тий одоо жишээ би урт өстэй олмоор байна, нутг өстэй олмоор байна гэх юм бол хичээж чиг урт өстэй болж болно шүү дээ тий. Тэгэл зүгээр өөрийгөө ингээл би одоо ч гэсэн сайхан эмэгтэй шүү. Ирээдүйд ч гэсэн сайхан эмэгтэй болно гээл. Тэгэл ингээл явах хэрэгтэй тий. Өөрхөн байна гэдэг чинь одоо зүгээр л ингээл тий өөртөө ингээд арчаатай, сайхан, цэвэрхэн. Тэгээ ингээд өөрийнхөө хувьд гоё. Тэгэл ингээ өөрийн хөндлөлтэй байх юм бол угаасаа 1000 дахин өөр харагдана. За бас өөрийгөө хинч гологдохгүй хүн гэж бодох хэрэгтэй. Одоо хинтэж гэлж болж штэ тий одоо жишээл 20 настай хүн байлаа гэж бодоход тэр 20 настай хүн чинь одоо ингээд ямар ч боломжоор дүүрэн байгаа. Ингээд ирээдүйд хідэн настайтай ч юм уу тий ингээд явж байгаад бүх юм ингээд нээлттэй хаа тэд нарыг ингээд нээлттэй байна гэж сэтгэл тэгэлгээ одоо хинтэж гэрэл болно. Одоо би хичих юм бол одоо ямар ч сайхан хүн болж байна, ямар ч мундаг хүн болж байна гэж итгэл тэгэл явж байгаа хэрэгтэй. За биеийг хөдлөх гэж аахгүй юу? Биеийг хөдлөх. Өөртөө зориулж дасгал хийнэ. За юу. Тэнгүүтээ энерги чинь ч гэсэн сэтгэл санаа чинь сайхан болно шүү дээ. Амар хэцүү ингээд сэтгэлээ гоцорсон байгаа ч гэсэн ингээд шууд гадаа гараад алхах. Эсвэл ингээд ууланд гарах эсвэл ямар нэгэн дасгал хийх 5 минут гэсэн ямар ч хамаагүй дасгал хийх. Хичээл юм бол шууд хүний энерги чинь биш хүний сэтгэл санаа шууд ингээд сайхан болчихсон шүү дээ. Шууд сайхан болчихсон шүү дээ. Бүр амар хурдан сайхан болчихсон байхгүй юу? Тэгээ тэр чинь ингээд бас учиртай зүйл цаавраа. Гэтэ ингээд бас угаасаа бие хөдөлгөн гэдэг чинь ингээд тийм шинжлэх ухааны үед гэсэн бүр амар нөгөө юутэй ингээд бахан гормонууд ингээд ялгараад ингээд яаж байгаа. Хүний ингээд сэтгэл санаа амар сайхан болно. Тийм болохоор зөв шууд бие хөдлөхөөл тэгээ шууд ингээд хэцүү байх юм бол бие хөдлөхөөл тасгал хийгээл тэгэх юм бол ингээд чи өөрийнхөө төлөө юм хийж байгаа юм санагдана. Тэгээ өөртөө ингээд те гой санагдана. За тэгээд тэр чинь бас энергитэй холбоотой заяа. Тэгээ тэр нь болохоор ингээд өөрийнхөө энергийг биеэрээ ингээд гүйлгэж байгаа юм шиг санагдах байхгүй юу? Тэгээ өөрийнхөө энергийг биеэрээ ингээд гүйлгэж биеэрээ ингээд мэдэрснээр хүний шууд энерги ингээд сэтгэл санаа ингээд сайхан болоод тэгээд ингэж байгаа гэсэн нэг юм зүйл болдог гэсэн юм. Тэгээд дараа нь болохоор хэрвээ өөртөө амлалт өгөх юм бол амлалтанд заавал хүрээрээ. Одоо би ингээд өдөр болгон дасгал хийнэ гэж хэлж байгаа бол тэрэндээ заавал хүрээрээ. Тэгэх юм бол чи өөртөө илүү их ихтэй болно. Тэрэндээ хүрээд ах юм бол өөртөө ихтэй болно. Одоо жишээл нэг хүн чам дандаа амлалт өгөө те хойлоо 10-аас бол зэвшгсэн дандаа 11 гэж ирдэг бол чи дараачудаа тэр хүн 1-ээс бол зэх юм бол энэ хүн 2-оос л ирэх юм байна гэж бодно шүү дээ те. Тэрнтэй адилхан эсвэл өнөөдөр уулзахгүй цагаал уулзчихнэ зах юм бол чи найз чинь ингэж хамтаа уулзна гэж хэлсэн чинь чи тэр нэгтгэхгүй шүү дээ те. Тэнгүүт яг өөртөө ингээд биш амлалт өгчөө зорилго тавьчаа тэрэндээ хүрэхгүй байгаад ах юм бол чи угаасаа л тэрэндээ ингээд итгэхээ бэлчин. Одоо ингээд чи өөртөө ингээд зорилго тавиад ингээд амлалт өгжсэн ч гэсэн чи тэрэндээ итгэхгүй болчихно. Хийж бодгоо бэлчин. Тэнгүүт ингээд ер нь бол амар өөртөө ч итгэхгүй өөртөө итгэж чинь багасна. Тэгэхээр ингээд те ер нь л өөртөө итгэлийг нэмэгдүүлмээр ах юм бол шууд ер нь өөртөө тавьсан амлалтандаа хүрээд авах хэрэгтэй. За хамгийн сүүлчийнх нь заа юу. Хизээч битгий desperate бай гэж аахгүй юу? Хизээч битгий desperate бай. Desperate байна гэдэг чинь нөгөө саяны хэлээдсэн гэдэг хорвоо ертөнцийн амар баялаг бүх юмар дүүрэн гэдэг чинь бүр шал эсрэг бүх бүр ингээд хамгийн эсрэг сэтгэлгээ заяа ингээд тийм дутуугийн сэтгэлээс үзэлж байгаа байхгүй юу. Тэр зүйл өөрт чинь байхгүй байныг мэдээд тэр зүйлийг ингээд тавиад явуулчих юм бол тэгээд тэр зүйл чинь ингээд илүү сайхан зүйл гарч ирэхгүй гэдэгт итгэж байгаа учраас одоо ингээд тийм байхгүй шүү. Энд надаа энэ ирэх хамгийн сайхан зүйл нь энийг алчих юм бол байхгүй шүү. Яна гэж бодож байгаа болохоор угаасаа хорвоо ертөнцийн тэр чинь хараад эсвэл тэ чиний ингээд доторх чинь ингээд хараад тэг ингээд угаасаа тэр чинь болохгүй тэр чинь бүтэхгүй тэг тэрнээс илүү сайхан зүйл ирэхгүй гэсэн үг. Тэг ингээд тэ одоо хайр дурлал дээр ч гэсэн ингэдэж штэ нэг хөрх охин байлаа нэг дажгүй залуу байлаа тэгээ тэрний ханаас ингээд гүүгээлх юм бол ой намайг тагаач гэж гүүгээд ах юм бол тэр чинь угаасаа таадгүй штэ яг тэгмэд хороо ертөнцийн бүх юм адилхан заяа тэгж desperate энергиэр ингээд тэ өөр чинь байхгүй шүү яана гэж ингэж бодоод байгаад ах юм бол угаасаа нөгөө юм чинь болохгүй угаасаа тэр зүйл чинь байхгүй. Тэнгүүд ингээд баялаг сэтгэлээр яаж бодох вэ гэхээр за энэ юм болоогүй ч гэсэн илүү сайхан зүйл гарч ирэх гэж байгаа болохоор ингээд ингэж байгаа юм байна. Одоо энэ зүйлийг тавьж явуулсан ч гэсэн илүү дээр зүйл гарч ирнэ. Энэ хүнийг тавьж явуулсан ч гэсэн илүү сайхан хүн зөндөө байгаа. Тэгээд хэрвээ энэ дээр ингээд юм бүтэхгүй байх юм бол илүү сайхан зүйл над дээр ирэх гэдэг учраас би энэ зүйлийг тавьж явуулах хэрэгтэй байна гэд ямар ч тийм attachment байхгүй ингээд те юмны ханаас зурлахгүй ингээд тайван амгалан байгаад ингээд тэгж өөртөө ихтэйгээр хүмүүстэй харилцмаар тэгээд нөгөө юу нь бол илүү дээр байна гэсэн үг. Илүү ингээд те desperate байж болохгүй. Тэгэх юм бол чиний манифестууд чинь ирэхгүй шал эсрэгээр болно. Маш бага энерги хэлбэлцэл яг энэ доор байгаа гэсэн үг.
тэр нөгөө сэтгэлээр унцсан байгаа гэж адилхан. Тэг ингээд баярж талархаад ингээд манифест яваад гууд яна надаа өгч биш зүгээр ингээд угаасаа ирэндээ угаасаа болно да. За ирсэн юм чинь талархлаа гэд манифест хийх юм бол хамаагүй хүчтэй. Угаасаа болно гэсэн үг. За тэгэл чинийх болно да. Хамгийн сүүлжийнх нь болохоор хязгаарыг тогтоо гэж аахгүй юу? Тэр нь болохоор ингээд хүмүүс ч угаасаа нэг юм boundary гэж байдаг шүү дээ. Ингээд миний хязгаар би яг энэ дотор байх юм бол ингээд аз жаргалтай байна. Биш энэ дотор байх юм бол би ингээд тав дахьтай ингээд олон хүнтэй байхад ч гэсэн тэр хүн ингээд надтай энэ хүртэл харьцаж болно. Энийг давчих юм бол би ингээд сайн санагдана. Тэрийг хэлээд тэгмээдээ тэр чинь яг юу вэ гэдгээ өөртөө амар тодорхойлоод тэгтээ ингээд хүмүүс чинь за ийм хөдөн байх юм бол сонин, ийм хөдөн байх юм бол сонин байна ингээд мэддэг шүү дээ. Одоо жишээл хүн өөрөөс нь дайраад ах юм бол энэ хүн дандаа надад дайрд болохоор би тэгэхээр нэг амар юм ярмаргүй байна ч юм уу те. Тэр чинь ингээд boundary чинь дайраад байгаа болохоор гэж байгаа. Тэгээ тэгдэг ч гэсэн яг тэрийг ингээд нарийн ширээ болоход одоо жишээл яг миний хувьд юу миний ингээ хязгаар яг юу юм бэ? Яг юугаар ингээ тодорхойлогдох юм бэ? гэдэг тэрийг амар шийдэх хэрэгтэй. Яг ингээ цаас үзэг бичээд би ингээ доромжлыг хвчихгүй намаагүй хөөрч мөрж зөхөж мөхөд ингээ болохгүй тийм үү? Тэгэж мэгээд амар ярьж байгаа хэрэгтэй. Биш ингээ тэрийг ингээ тодорхой болгоод өөртөө ингээ суулгах хэрэгтэй гэсэн. Тийм харж чадхаар унш чадхаар болгоод. Тэгээд зэгцэлчих юм бол хамаагүй дээр гэж би бодож байна. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд дараачийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд гоё комент бичээрэй. Сайхан эрэг энергитэй байгаарай. Сайхан юм хуваалцгаая. Тэгээд өнөөрөө би бинийгээ дэмжиж тэг ингээд гоё байцгаая. За баяртай. Үтсэн баярлаа. Хайртай шүү. Сайхан зүйл энерги зардаг хүн шүү гэж хэлэх юм бол чи сайхан зүйл энерги зарна. Тэгээд уус тийм хүн болно. Тэг сайхан зүйл чамд тэр хурж ирнэ.